Энэ харж ихсалт алга болох уу гэдэг. Яалчгүй харж ихсалт гэсэн зүйл байхгүй болно. Одоогийн тогтолцоо бол тодорхой байдлаар зээлээ төлж чадахгүй болоод эргээд төлсөн ч гэсэн 6 жилийн харж ихсалтанд орчдөг. Нэг ёсны одоо банк санхүүг байгууллагууд тасгийн хаалга хааждаг, санхүүг ял өрүүлэл яваад идэг. Энэ зүйл бол байхгүй болно. Харин эсрэгээрээ бодит гормын онооны системд шилжинэ. Ингэснээр зээлээ төлөхгүй бол оноо нь буурна, төлөөд эхлвэл оноо нь буцаад өсөөд эхэлж байна. Үүгээрээ дамжуулаад ч гэсэн бас зээлийн хүү буурах нөхцөл байдал үүснэ. Яагаад гэвэл нэгдүгээрт санхүүгийн сахилга баатаа иргэдэг илүү урамшуулна. Хоёрт нь иргэнд бусад банк санхүүгийн байгууллагатай харьцах тийм өрсөлдөөний чадамж нь нэмэгдэнэ. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд л хүүгээрээ өрсөлдөнө. Тэгэхээр хамгийн таатай нөхцөл олгож байгаа иргэнд банкнд иргэн нь өөрөө очиж үйлчлэх явах болцоо нэгдэх юм аа. За энэ юу? Тэтгэврийн зээлийн асуудал үнэхээр бас чухал асуудал гамаа. Үүнтэй холбоотой хэд хэдэн зүйл хэлмээр байна. Нэгдүгээр энэ тэтгэврийн зээлийнх нь орлого нь бол тодорхой улсаас тэтгэр авч байгаа зүйл. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор энэ онооны систем нь илүү одоо уян хатан ялангуяа одоо ахмадуудаа илүү урамшуулах системд орох нь зүйтэй гэж бодож байна. Үүнтэй холбоотойгоор бас хүүний асуудал яригддаг байгаа. Зээлийн тэтгэврийн хүү мөн арилжааны чанартай хүү бол адилхан байгаа тань. Энэ нь бол шудар бус дотроо боддог. Яагаад гэвэл би түрүү хэлсэн энэ тэтгэврийн зээлийн орлого нь өөрөө тодорхой байгаа болохоор эрсдэл нь илүү бага гэж ойлгож болох юм. Үүгээ дагаад хүүн ч гэсэн бас буурах ёстой гэж бодож байгаа маа. Тэгээ Монгол банк ч гэсэн үүн дээрээс ажиллаж байгаа гэсэн тийм сурагт сонссон. Ялангуяа энэ primary гэдэг зүйлийг Монголын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх зүйл явагдаж байгаа гэж хэлж байсан. Тэгээ үүнтэй илүү дэлгэрэнгүй хариултыг холбоотой хариултыг Монгол банкнаас өгөх болцоод байгаа. Баярлалаа.